Эй. Сайн байцгаана уу залуусаа. За, сонс подкаст эргээд Иргэн ирлээ. 4 сар завсарласны эцэст эргээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Зөндөө удсан биш үнээрээ тийм. Бичлэгийн энэ микрофоны ард суугаагүй айгу удсан байна. Тэгээд нилээн их зүйл болсон. Бас Юу болсон? Яг юу болсон? Тийм ээ. Сонс бас хамгийн гол зүйл нь бас нөгөө саяхан Германы шүүдргээд нэвтрүүлгээр орсон чинь Германы шүүдрийн хөтэлдэг маань дэлгөөн гэдэг хүмүүс бит хоёрт айгуу гоё урмын үг өгсөн. Тэгээд танаа подкастыг бүгдийн сонссон ямар юм одоо тий өөр өгөөчтэй байсан гэд тэгээд яг нөгөө нэвтрүүлэг дээрээ өөрөө бас ингээд нэвтрүүлгээ сонсдог хүмүүст бас доор нь комент идэрчээрээ гэдэг хэцүү байсан. Дээрээс нь бас яг манай сонсогчдоос комментууд ирсэн нь бит хоёрт нэг амар олон зуун коммент ирээгүй ч гэсэн нэг хүний коммент ч гэсэн бит хоёрт үнэхээр уран болсон. Дахиад эргээд нэвтрүүлэг нь подкаст хийх айгүй их урам зориг хүч чадал орлоо. Тэгээд хүчээр цаг заваа гаргаад дахиад бүр ингээд яг зориулт гарган байж өнөөдөр та хэдтэйгээ инх уулзахад бэлэн болоод байна. Тийм бид хоёр нь яг буцаад хоёулаа ажилдаа орсон. Дээрээс нь бас Монголоос манай төрсөн дөө ирсэн. Тэгээд гэр бүлэрээ ирээд тэгээд ер нь айгуу тийм завгүй амьдралтай болцсон. Тэгээд яг номоо яг бүрэн дүүрэн уншиж амжихгүй тэгэл тастаал тий. Тэгээд яг хийх гэхээр бүр үнэхээр завгүй болчихсон байсан учраас завсарласан байсан. Тэгээд яг бидний одоо нөгөө юунуудын доор подкастны доор хүмүүс бас байнгын сонсогчтой болсондоо маш их баяртай байгаа. Тэд нар маань бас хүлээгээл байгаа шүү гэсэн гоё урмын үгүүдээр бид хоёрыг бас тэнэглэсэн. Тэгээ нөгөө пандемикийн үеэр айгүй их цаг завтай байсан байх гэдгийг айгүй ойлгож байна. Эргээд нөгөө ажилдаа орсон чинь үүрээр босоол тэгэл өдрөөрэл тэгэл ятраал өдрийн хальт онцлог бас давхар хийгээд дундуур нь өдөртөө нэг хальт унтаж аваад. Гэтэ яг ямар ч байсан бид хоёр одоо яг одоогийн байдлаар бол хоёр номон дээр ажиллаж байна. Гэх юм уу тий зэрэг ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бол эхнийх нь номын тухай багахан хуваалцаад тэгээд явж очоо тий. Тий бид хоёрын өнөөдөр ярих ном бол Soul Detox гэдэг нэртэй ном байгаа. Тэгээд энэ номыг Greg Groeschel яг буруу pronounce хийж магадгүй нэрийг хэлж магадгүй гэмэрсэн Greg гэд хүн бичсэн. Тэгээ энэ ямар хүн бэ гэхээр одоо магадгүй бидний зарим мэддэг байж магадгүй Bible app байдаг шүү дээ. Ингээ борон гэдэг нэг Holy Bible гэсэн Bible app-ыг айгуу гоё аппликейшн үндэслэгч одоо санаацлагч зохион гаргагч яг тэр хүний бичсэн ном. Бүр маш олон хэл дээр Библийг ингээд орчуулгатаагаар оруулсан тий. Энэ дотор нь Монгол Библийн 2004 2013 оны ариун Библи хүртэл орсон байдаг. Багтсан байдаг. Монгол хэл дээр аппликейшн өөрөө ажилдаг. Тэр мундаг аппликейшнийг үндэслэгч тийм хүн байна. Тэгэл тэр хүний бичсэн Soul Detox гэж яг юу гэсэн үг юм бэ? Монголоор тайлбарлавал миний одоо өгөх миний зүгээр над бодож байгаа болохоор яг сүнсний цэвэрлэгээ гэх юм. Сүнсний цэвэрлэгээ л гэсэн. Сүнслэг цэвэрлэгээ юм. Ном нь болохоор яг уртал дээр болохоор яг нөгөө нэг юм шар нэг юм аяг таг угаадаг эсвэл нөгөө цэвэрлэгээ хийхэд өмсдөг нэг юм эрзэнэн бэлээ идэв шүү дээ. Тийм бэлийг ингээд бэлигээр яг аяг таг угаагчаар ингээд угаагаад ингээд мушгиж байгаа тийм зурагтай. Спонж гэдэг порлон спонж. Тэгээд нэг бодлын одоо энэ одоо янз бүрийн юм цэвэрлэх гээд байгаа мó гэсэн юм шиг. Тийм би номыг анх худалдаж авч явахдаа нэлээд дээр авч исэн. Тэгээд энэ ямар сонин ном бэ гэж бодоод авчихсан. Тэгээд энэ ном дээр болохоор юу гэж байгаа гэхээр Clean Living in a Contaminated World гэж байгаа. Энэ юу гэж байгаа вэ гэхээр бохирдсан энэ ертөнц дэлхийд тэ хэрхэн одоо яаж
цэвэр ариун амьдрах вэ гэж байгаа. цэвэр зөв амьдрах вэ гэсэн. Тэгээ надад айгу сонирхолтой санагдаад яг номыг худалдаж авсан. Тэгээ дараа нь зохиогч нь харсан ч ийм зохиогчтой ийм байж тээ гэдэг. Энэ хүн бас The Christian Atheist гэдэг номыг бичсэн юм байна. Тэгэд яг сая нэг номынх нь автсан дээр ингээд байгааг нь хараад бас айгу ингээд сонин санагдлаа л та. Хамгийн сүүлд Atheist гэхэр чинь тий. Тийм. Хамгийн ихнийх нь энэ нөгөө над ном чинь тэгээ дараагийнхын Soul Detox. Тэгээд энэний дараа дахиад нэг ном байгаа. Одоо хамгийн сүүлд болохоор War ямар ч нэг залбирлын тухай тийм сүнслэг тийм дайны залбирлын тухай тийм ном бичсэн. Нэг тэрийг ингээд танилцуулаад номоо яагаад явж байгаа. Би нөгөө сошиалар дагдаг болохоор бас нэлээд хэдэн номнууд ингээд гаргасан байлээ. За тэгээд шууд зүгээр гоё ном руугаа оръё тий. За хальт ингээд түрүү надаас нөгөө Soul Detox гэж юу юм бэ гэж асуусан тий. Тэгээд бид нэр өнөөдөр яг зарим хүмүүс маань detox гэж ярихаар мэдж байгаа ах те. Ер нь detox гэдэг чинь яг юу илээ? Магадгүй зарим хүмүүс мэдгүй байж болно. Тэгэхээр бид нэр бие махбодны цэвэрлэгээ бас хийдэг шүү дээ. Одоо эмэгтэйчүүд тэр болгон илүү сайн мэдж байгаа. Эрэгтэй хүмүүсүүдийг бодвол юу гэхээр одоо дотор эргэтнээ цэвэрлэх одоо тэгэл одоо жүүсээр ингээд цэвэрлэгээ хийх мэх гэл ингээд янз бүрийн цэвэрлэгээнүүд байдаг хгүй юу? Илэг цэсөө цэвэрлэх гэж байдаг тийм. Цэвэрлэх гэдэг бол нэг ямар ч байсан мэдээд байна. Тийм. Бас одоо ер нь бол бас яг дан хоол идэхгүйгээр яг ингээд цэвэр жүүс угаад яг дотор ирэхнээ цэвэрлэх тийм жүүсний цэвэрлэгээ гэж бас байдаг. Ер нь тэгэл ухаж түнхэл мэддэг хүмүүсүүд нь ер нь янз бүрийнх л байдаг. Тэгэд энэ нь юу гэж аваа гэхээр биднэрт тийм цэвэрлэгээ хэрэгтэй байдаг байхгүй тий. Бидний бие махбодд хүртэл тий. Тэгэхээр бие махбод маань хүртэл одоо бохирддаг байна штэ. Тэгэхээр чин бидний маш чухал эрхтэн болох сүнс маань бас хүртэл бохирддаг байна. Тэгэд энэ бас цэвэрлэгээг бие махбодоо цэвэрлж байгаатай адилхан бид сүнсээ бас цэвэрлж явах хэрэгтэй байна гэдгийг энэ номыг уншаад ойлгосон. Тэгээд боолж өгвөл сонсогчдыгоо энэ номыг өөртөө олж аваад наривчлан уншаад өөртөө судлаад гой мэдэж аваасаа гэж хүсэж байна. Бит хоёрын хувьд болохоор нэгэнгүү нэг бүрчлэн энэ номын талаар ярихгүй харин та нарыг номоо гой ингээд өөртөө олж аваад уншаад гээд бүх тэр одоо зүйлүүдийг мэдээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд яг хуу энэ номыг мэдээж ингээд яг ямархуу төрлийн ном байна гэдгийг гой хэлж өгнө. Энэ ном нь 3 хэсэгтэй байгаа. Тэгээд эхний хэсэг нь юу ярьдаг вэ гэхээр toxic behaviors талаар ярьж байгаа. Энэ юу аа гэхээр хорт тэр зан чанарын талаар энэ дотор одоо биднэрт байдаг одоо ингээд үнэн юм шиг санагддаг одоо тийм худал одоо итгэл үнэмшил тэрийг ялгаж салгах тухай бичигдсэн байгаа. Тэгээ мөн үнэн юм шиг санагддаг худал одоо хуурамч итгэл үнэмшил гэсэн үг эсвэл үнэн юм шиг санагддаг одоо буруу итгэл үнэмшил гэсэн үг. Би одоо тэрийг буруу гэдгээ мэдэхгүй байгаа. Тэм худаа тэр надад болохоор тэр нь зөв юм шиг санагддаг. Тэгэл би тэрийг ингээл байн хийгээл яваад байдаг. Гэхдээ надад тэр нь ямар ч хор үнэлээ үзүүлдэггүй. Энэ намайг хордуулахгүй байхад чинь тий За сүртэй би өвдөөчгүй намайг хордуулаачгүй би одоо янз бүр болчоогүй байна гэл ингээл хийгээл явж идэг зүгээр штий. Одоо жишээ нь янз бүрийн одоо ингээл кино үзэх. Яг бид хоёр өнөөдрийн маш нарийн хүндэж авах сэдв киноны талаар ярих гэж байгаа. Тийм гот одоо жишээ нь за юм сүртэй ямар порно үзэж байгаа ш гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар ханддаг. Гаднаас нь харахад бол одоо яг нэг тийм улаан цайм ингээд нэг тэнийг хортуулаад байгаа биш үү? Хортуулаад байх юм биш. За нөгөө нийтлэг хүмүүсийн ярьдаг одоо тэр нөгөө нэг муу зуршилтай бол нэг огт яг шууд хамааралгүй ч юм шиг те. Тийм одоо кинон дээр ялангуяа магадгүй дуун дээр ч ихсэн адилхан байж болох юм те. Тийм яг энэ гол бас нэг хэсгийг яг хэлэхгүй болохгүй. Яа тэгэхээр юу ягаа вэ гэхээр бид нэр өөрсдөө махан биеэрээ ч юм уу өвдөөгүй учраас би шархлаагүй байна, би өвдөөгүй байна, надад ямар ч асуудал байхгүй байна, би бохирдоогүй байна гэж боддог. Яг үнэндээ бид нарыг сүнсийг мань хордуулаад зогсохгүй бүр сүнсийг мань бөхөөгöd явж идэг маш олон зүйлүүд байдаг гэдгийг бидний сүнсийг бөхөөгöd явж идэг маш олон зүйлсүүд
байдаг гэдгийг бас энэ номон дээр харуулсан байгаа. Дээрээс нь бас яг нэгдүгээр хэсэг дээр юу ярьж байгаа гэхээр энэ үгийн хүч чадлыг бас мэдрэх талаар бичсэн байгаа. Мөн бидэнд ингээд нуугдчихсан байдаг тэр гим нүглийг одоо бүр ингээд илчлэн ил гаргах хэвээр. Ягаад тэгэхээр бидний дотор нуугдсан байгаа тэр гим нүгэл маань хүртэл бидний сүнсийг бүр ингээд аажмаар хүлж идэг. Тэгээ энэ хордуулж идэг. Ариун бус болгож идэг. Тэгэд ягаад ер нь биднэрт ийм сүнслэг одоо энэ сүнсний цэвэрлэх хэрэгтэй вэ гэхээр бид нар ингээд Бурхны өмнө залбирах үед залбирал нэг л хоосон. Тэгээ ингээд нэг юм хуурай гэж бас ярьдаг те хүмүүс. Ерөөсө залбирал ингээл ер нь хуурай тэл нэг хэдэн үгээ тавтаад л идэг. Бурхны оршихуйч мэдрэхгүй юм ч гэдэг юм те. Тэнгуутаа бас ингээл айгу гоё ингээд хүсэл тэмүүлэл дотор ингээл Бурхны ингээд дуудлагыг сонсоод ингээл гоё үйлчлэл яваа халуун ингээд баймаар байна гэсэн чинь ингээд амар хурцгсэн. Их тийм байгаад байна. Тийм мэдрэмжүүдийг авдаг гэх юм. Тийм тэгдэг. Тийм байгаад байна гэл. Тэгэл ерөөс нь Бурханд ингээл итгэл нэг гоё ингээл биш ингээд нэг л нэг тийм нэгэн хэвийн амьдралаар ингээл өдөр хоногийг өнгөрөөгөөд байна ч юм уу те. Тэгээд яг энэ мэдрэмжүүд одоо энэ бодлууд эсвэл яг ийм өхмөл өнөөдөр бидний итгэл болоод явж байгаа шалтгаан нь өөрөө бидний сүнс бохирдоод яг Бурхантай бид нарыг шууд уулзах ч юм уу те. Бурхны үгийг ариун сүнсний үгийг сонсож чадахгүй болох яг тэр одоо нөхцлүүдийг бий болгоод байгаа учраас тийм тэр бид нэр сүнслэг тэр soul detox-ыг хийснээрээ бидний итгэл улам илүү бачиж эзний үгийг сонсож чаддаг, ариун сүнсийг бас сонсдог, үйлчлэл дотроо үр жимсүүдийг ургуулад яг тэгж явдаг байна. Тэр нэг түрүүний тэр кинотой холбоотой гэдээ ярьсан шүү дээ. Тэгэд энэ номон дээр болохоор номын зохиогч өөрөө ямар киноны тухай ярьдаг вэ гэхээр The Devil's Advocate гэдэг кино байгаа тий. За энэ нь болохоор 1997 онд хийгдсэн одоо thriller horror одоо жанрын тийм кино аахгүй юу. Тий. Нэг жоохон тийм аимшигч гэх юм уу? Гэхдээ энэ бол маш их тийм яг нэг тийм бас аимшигч бол биш. Тий. Яг нөгөө нэг ингээл хүнийг гэж цочоож айлгадаг аимшигх биш тий. Эсвэл одоо юу гэдэг нөгөө сүнс мүстэй гэл нэг тиймэрхүү аимшигх биш. Энэ киног зөвхөн бид хоёр бол өөрсдөө яг бас шууд үзээгүй. 2 цаг 26 минут орчим үргэлжилдэг. За энэ кинон дээр бол Al Pacino тэгээд нөгөөдг нь хэмээлээ. Keanu Reeves тэд нар ингээд тоолдог. Тэгээд ингээд зөвхөн хальт ингээд зүгээр трейлерыг ингээд харахад бол киноны эхлэл өөрөө ингээд жирийн нэг тийм ингээд хуулийн фирмд ажилд орж байгаа залуугийн тухай тэгэл Нью-Йорк руу ингээд урагдаж залагдал тэг нэг залуухан хүн ингээд маш эрх мэдэл хүч чадалтай хүний дэргэд ингээд одоо ажилд орж байгаагаар кино эхэлж байгаа харахад өнгөцгөн харахад бол энэ кино ямар ч тийм одоо юу гэдэг сүртэй зүйл байхгүй тий жирийн л нэг залуугийн амьдралын одоо хэв маяг нь өөрчлөгдөж гоё болж байгаа эрх мэдэл мөнгөтэй болж байгаа юм шиг тэгээд ингээд трейлерийнхаа төгсгөл рүү яг тэр нөгөө нэг демоник юмнууд бүр ингээд амар хүчтэй гарч ирсэн нэг хальт ингээд зүгээр харлаа л да тэгээд киноны биш номын зохиолч маань болохоор энэ киног өөрөө үзсэн байгаа. Яаж үзсэн бэ гэхээр энэ дээр бичсэн байгаа. Юу гэхээр итгэгч болоод нэг 7-8 жил болоод байж байгаа. Тэгээд их нартайгаа суудсан. Тэгээд тэр хоёр хамт кино ер нь үзэх дуртай. Тэгээд ер нь бараг л энэ дэлхийд бараг кино үзэх дургүй хүн айгу хаврах тий. Тэгээд эхнэр нэг удаа тэгж асуусан гинэ. Ер нь хоёулаа ингээд үздэг кино яг бурханд ингээд таалагддаг болов бурханыг тэр хүндэтгэх үйц байдаг болов гэж асуусан чинь. За юу сүртэй ямар нэг порно үзээд байгаа ш хоёулаа. Юу тийм амар сүртэй тэрийг тэгж амар сүртэй хүлээж аваад тахтай ядгийн гэж хэлсэн байгаа. Тэгээд ихнэр за гэд өнгөд чимээгүйдэг өнгөрсөн. Тухайн үедээ. Тэгээд нэг удаа бас нэг хостой дөрүүлээ гоё цаг гаргаад нөхөрлөөд хамтдаа библи уншаад гоё бибинтэйгээ ивэлээ хуваалцаад сүнсээр үнэхээр гоё ингээд цагуудыг өнгөрөөгөөд хоолунд хамт идээд тэгээд хэдүүлээ хамтдаа гоё кино үзэх үү гэд нөгөөдөл чинь тэгэл да гэдэг. Ямар кино үзэх үү гэдгсэн чинь
ойр дотныхын хүмүүсүүд ингээд зөвлөсөн гинэ. Яг тэр үед нөгөө нэг гарч исэн дөнгөж кино чатарт гарч эхэлчихсэн кино. Тэгээд өстой заавал үзэх ёстой киноны нэг шүү өстой нэрэ best movie гэл амар санал болгосон. Тийм тийг санал болгож исэн гинэ. Тийм гот нь тим кино илээ тэрийг үзэх үү гэл. Тэгээл та гэл. Тэгэл дөрүүлээ ороод киностер суугаал үзэл эхэлсэн чинь тэр кинон дээр гарч байгаа тэр sexual тэ зүйлсүүд болоод тэр кинон дээр гарч байгаа яг тэр бүхэл зүйлүүдийг хараад айгүй сонирн болсон гинэ бүр ингээд өөрт нь нэг тийм дотор нэг тийм онцгүй таагүй тэр нөгөө урд нь ингээд яг өмнөх нь авсан тэр гоё сайхан ивэлүүд нь бүр ингээд бүр болоод бүр хов хасан болоод амар сонирн болсон гинэ. Тэгэл яг урд нь гэртээ ч юм уу те ингээд үздэг. Хальт ингээд нэг хүмүүс хүүхнүүд ингээд би биндээ хурч мөрөөл ч юм уу эсвэл яг ингээд нэг юм хальт ингээд жоохон нүцгэндүү ингээд гарахаар нэг тоохгүй үздэг гэсэн чи яг тэнд ингээд үтсэн чинь бүр нэг л ингээд үзэж чадахгүй нүдэн бас ингээд халтарч малтраад нэг сонирн болоод тэгээд тэр киног дуусаад гарч ирэхдээ бүр ингээд нөгөө юу ивэл авсан юун гоё enjoy болол тэ гоё найзуудтайгаа нийлээл нэг гоё кино үзэл гоё инээлдэж хөрөлдөөл ч юм уу айгу гоё гарч ирнэ гэж бодсон юм шиг. Тэгсэн чинь тэгээгүй. Тэгээд их нэртэй үуч хэлсэн байгаар би чиний яриад байсан зүйлийг одоо маш сайн ойлголоо. Чи юу яриад байсныг би үнэхээр ойлголоо гэсэн ба. Яг тийм энэ бол айгу нийтлэг болдог үзэгдэл юм шиг байгаа юм те. Миний одоо эргэн тойронд байдаг хүмүүс доторч тэр за заримдаа яг үннийг нуулгүй хэлэхэд бит хоёр ч гэсэн бас ялгаагүй тий. Заримдаа ингээл бит хоёр ч бас гэр бүлийн цаг гаргана гэл тэгэхээр хүүтэй гурлаа кино үзгээл суудаг. Тэгээ яг энэ номын энэ хэсгийг уншснаас хойш үзэж байгаа кинонуудын хаа тэр контент ер нь нэлээд анхаардаг болсон. Шүүлтүүр тавьж. Айгуу шүүлтүүр тавьдаг болсон. Гол санаа нь бол яг энэний цаана юу болдог вэ гэдэг тухай номын зохиолч маань илүү сайн тайлбарсан байгаа дах тий. Тэр тэн дээр бол бидний яг эдгээр зүйлсүүдээс болоод бидний дотор тэр цэвэр ариун байдал маань багаар бөхчидэг тухай тий. Тэгээд бид нар өөрсдөө мэдэхгүйгээр баг тэр ингээд муу бохир зүйлсүүдийг ингээд дотгошоо шингээгээд явж идэг. Тэгээ магадгүй нэг өдөр цаг нь одоо юу гэдгийг те нөгөө тохироо бүртгэхэд тий тэр нь эргээд яг тэр муу сүнсний одоо тэр devil-ing те одоо нөгөө гол урих занган болж хөрөх жишээтэй. За мөн дуу бас ялгаа байхгүй тий. Бас аимшигын кинонуудыг би ингээд үздэг тийм хүмүүсийн бүр итгэгч хүмүүс дуртай ингээд үздэг байхыг нь надад айгүй сонин санагдчихсэн. Тэгээ би өөрөө үзэж чаддгүй л дээ бүр ингээд үзхийгч хүсдэггүй. Тэгээд яг мэдээж тэр бол кино яг жинхэнэ бодит биш гэдэг хүн болгоо мэдж байгаа хэдий ч гэсэн яг энэний цаана явагдаж байгаа зүйлийг бид нэр сайн олж харахгүй бол дуртай киногаа аимшигын кино байсан ч хамаагүй ингээд үзэж байгаа нь тэр хүний одоо тэр сүнсний тэр нөхцөлийг ингээд киног хийж байгаа хийгдэж байгаа тэр цаана явж байгаа тэр сүнслэг зүйл тэр бидний үзэж байгаа тэр нүдээр дамжуулаад орж ирж байгаа тийм. Тэгэд энэ бид нар ч нөгөө нэг нүдээ цэвэр байлгахгүй болвол юу харж байгаа үзэж байгаа тэр бүхэн маань шууд бидний зүрх рүү яг сүнс рүү ингээд явж ордог штэ. Тийм. Есүс ч гэсэн энэ дээр яг тэгж хэлсэн шүү дээ. Та нарын нүд бол бие чинь динлүү гэд тэ. Тэгээд хэрвээ бид нар нүдэрээ дандаа тийм харанхуй муу мухай зүйл айцаар одоо хүлүүлэх хүч тийм зүйлсүүдийг нүдэрээ үзэж л байгаа бол эргээд бидний бие дотор гэдэг чинь өөрөлдөл бидний одоо тэр сүнслэг бисийг хэлж штэ тэ. Тэр чинь харанхуй болно шүү. Тэгэхээр бидний гуг нь бол гэрэл цацарч явах хэрэгтэй шүү дээ. Та нар бол одоо тэг гэрэл ба давс байх хэрэгтэй гэлээдэг те. Бид нэр давс байна гэдэг нь дотроосоо ялзрахгүй байхын төлөө байхыг тухай ярьж байгаа. Тэг гэтэл гэрэлтдэг байх хэрэгтэй хүмүүс маань тэр нүдэрээ ингээд болохгүй янз бүрийн дээрэс нь өөрсдийнхөө тэр хүчинд найддаг юм уу гэж бас заримдаа боддог байгаа. Ялангуяа кино дуу энэ сонсчдөг хүмүүст болвол тэр чинь за надад бол зүгээр би ол энийг ингээд итгэлээрээ баг юу гэдэг те даваад гарчин гэдэг юм уу те нэг тийм ойлголтоосоо болоод тухайн үедээ бол юу ч болохгүй байж болно.
Нөгөө ерөөсөө ингээд айгүй кайф авсан ч байж болно. Магадгүй те. Гэхдээ тэр нь эргээд бидний нөгөө дотор ингээ агуулгадаа хадгалагдаад үлдсэн байгаа. Харин тэрийг муу сүнс яг цаг нь болох өдөр яг тэр тохирох цагт нь ашиглана гэдэг нь бол айгүй тодорхой баг тийм. Тэгэхээр яг тэр чинь нөгөө Библийн Матай номын 4-р бүлэг дээр бас гарч байгаа шүү дээ. Есүс 40 хоног мацаг бариад тэгээд диаволд соригдоод диаволд 3 сорилт хийсэн боловч Есүс бүгдийг няцаасан учраас тэрээр түүнийг орхиж яваад тохиромжтой цаг эртэл гэж байгаа шүү дээ бүр. Тэгэхээр яг тэр орхин явлаа гэж хэлдэг. Тэгэхээр яг эдгээр зүйлсийг бид нэр эргээд санах юм бол диаволын тэр залим их гэдэг бол үргэлж биднийг нөгөө юу гэдэг лээ нөгөө мэлхийг нэг чанж алдаг. Тий. Хэрхэн мэлхийг алах вэ гэж. Хэрхэн мэлхийг яаж чанж алдаг вэ гэхэлэр хүүтэн усанд хийж тавина. Тэгэхээр нөгөөдөг чинь үсэрч гарахгүй. Тэндээ байна. Доороос нь багаар халаана. Тэгсээр агаад нэг мэдгэд өөрөө ч буцалж байгаа мэдгүйгээр хөтөг. Яг түүнтэй адилхан биднийг за сүртэй шít гэдэг боддог гэж боддог бүх бодлуудаар маань дасгасаар байна. Нэг мэдгэд бид нар бидний бодол санаа дандаа тэр муу мухай юмны одоо тэр агуулгаар дүүрчихсэн тий. Дээрэс нь үг хэллэг. Ялангуяа тэр кинонууд дотор бол гардаг үг хэллэгүүд бас айгүй чухал байна тий. Энэ дээр хэлэхэд бас зохиогч маань ном дээр бичсэн маа. The Hangover гэдэг кино. Яа тий. За энэ бол яг хуу хошин буюу нийтмийн кино гэдэг одоо нэршилтэйгээр явж байгаа. Тэгээд яасан бэ гэхээр бас нөгөө нэг кино ингээд recommend болсон юм байна л да. Тэсэн чинь одоо хамт сүмд ажилладаг одоо тэр ажилчид ингээл бүх хүмүүсүүд ингээл энэ киног үзсэн үү өстой нэрээ үзэх хэрэгтэй өстой үнэхээр инээдтэй кино байсан ингээл тэгж байгаа байхгүй. Тэгин гот нь за тийм үү те гэд нэлээд хүмүүсээс асуусан гинэ. Гэр бүлэрээ үзэж болох юм уу? Би энийг одоо хүүтэйгээ суугаад үзэж болох юм уу гэж асуусан гин. Тэгэл хүмүүсүүдээс асууж байгаа. За ерөөсөө энэ киног өөртөө ингэ шалгаж байгаад үзээгээд. Тэгэд ийм юу байд юм бэ л да. Screenit.com гэдэг ийм вебсайт үүд юм байна. Screenit.com гэдэг. Тэгэд энэ чинээс ингээд одоо кинодын талаар бичсэн юм байна л да. Үзэж болдог болохгүй одоо ийм хүмүүстэй үзүүлдээр эсвэл ийм тухай ийм байдаг гэсэн одоо ингээд бүх одоо юмнуудыг тэгээд энэ шигээ ороод үзсэн чинь энэ бүр өстой ердөөсөө гэр бүлэрээ үзэх боломжгүй family friendly биш гэр бүлэрээ үзэх боломжгүй тийм кино гэсэн байна. Тэрэн дээр нь тэгээд юу гэсэн бэ гэхээр 91 удаа тий одоо нөгөө хараалын үг хэлэгдсэн. Дээрээс нь тэр дотор 13 ширхэг одоо там гэд одоо held гэд буюу там гэдэг үг хэлэгдсэн 9 удаа тий ингээд нөгөө годомжны тэр муухай хиллэгүүд ингээд хилчихсэн slang word. Тийм тэгээд бүр 31 удаа бурхны нэрийг ингээд бузар муугаар ингээд ашиглаад хилчихсэн. Одоо хараалыг болоод ашиглчихсан. Тэгээд тим одоо юмнуудтай гарч ирсэн гэнэ. Яаж ийм киног ингээд хүүтэйгээ гэр бүлтэйгээ ингээд суугаад үзэх юм бэ? Тэгээд энэ киног үзээгүй. Тэгээд нөгөө нэг маргааш нь ажилч дээрээ очиод асуусан гинэ. Та нар тэгээд энэ киног үзэж байхдаа ямар нэгэн зүйл нөөрэс хийгээгүй юу? Энд чинь тэдэн ширхэг тим үгнүүд, эфэр ихсэн үгнүүд, тим үгнүүд байсан байж тээ гэдгийгсэн чинь нөгөөдөл чинь. Хүүшээ тийм үү? Өстой тэр юм чинь анзаараагүй юм байна. Би чихнийхээ хажуугаар гаргаад өнгөрцөн. За come on болил доо бид нар тэгэл кино үзэж байхдаа бараг л секундэд хэдэн ширхэг хараалыг хэлж ингээл тоолоод сонсоол суухгүй штэ. Тэр чинь ингээл ингээд чихнийхээ хажуугаар өнгөрүүлцдэг гэж байгаа байхгүй. Тэгэл одоо тэр их үзэгдлүүд тэр зүйлүүдийг ер нь ингээд хүмүүсүүд үзсээрэн байгаад зүгээр нөгөө чихнийхээ хажуугаар өнгөрөөд за юм сүртэн энэ үгнүүд ингээд хэллээгээд эдгээр инглээгээд одоо би ямар энэ үгийг хэлээд байгаа ш. Би ямар ингэж байгаа ш гэсэн яг тиймэрхүү зүйлүүдийг ингээд бас гаргадаг байгаа. Тэр хүмүүсүүдэд хэлсэн чинь тэд нэр бүгдээрээ өстө тэрийг анзаараагүй юм байна штэ гэдэг нөгөө хамт ажилдаг зөмийн залууч. Магадгүй нөгөө тийм одоо хараалын үгийг ингээд олон дахин сонссоор байгаад эргээд тэ бидний уур хөрөх өдөр тэ уур хөрөх өдөр
ингээд нэг айгүй сонирм одоо жишээлбэл Йовын жишээ байгаа. Йов шиг зүйл бидний амьдрал тохиолдоход за тийм амар хүнд юм биш юм гэхэд ер нь хүнд зүйл тохиолдоход бидний амнаас нөгөө нэлээд олон удаа сонсцсон тэр зүйл үг маань дадал болцсон учраас маш амархан гарч ирэх боломжтой. Тэгээд Йов номон дээр бол юу гэсэн байдаг вэ гэхээр амаараа хараасангүй гэдэг шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дээр бас айгүй чухал санааг бас хэлээд байгаа хөөхгүй. Тийм учраас бид нар ингээд яг уу магадгүй зүгээр хүмүүс одоо ч гэсэн энэ подкастыг сонсонгуудаа за юун сүртэй хитрхи шашинлаг байна ч гэдгийм үү те янз бүрийн шалтгаан хийж болох юм. Магадгүй тэр таны хувьд зүв байж болно те. Гэхдээ бид нар бүр аргаан барахад хүүхдүүдийнхаа дэргэд те ийм кинонуудыг аль болох үзэхгүй байх сонголтыг хийвэл бидний үр хүүхэд ч гэсэн амаараа хараал хэлэхгүй чихэндээ тэрийг олон давтан сонсохгүй тий мэдээж бид нар хүүхдүүдийнхаа чихийг энэ нийгэм энэ ертөнцийн дээр үргэлж тэр хараалын үгнээс хол байлгаж чадахгүй ч гэсэн ядаж бид нар дэрэгдэн байхдаа хамтдаа байхдаа олон дахин давтуулжаа тэр кино жүжиг юу байдгийг тий ялангуяа өнөөдрийн энэ нийгэмд бол одоо энэ интернет хөгжсөн цаг үед те YouTube дээр хүүхдүүд маань утсаараа юм уу таблет дээр юу үзэж байгааг нь үнэхээр сайн харж авахгүй бол тэр бяцхан зүрхнүүд тэр бяцхан хүүхдүүдийн дотор сүнсэнд одооноос ахуулаад тэр бохир муу зүйл таригдсаар байх үедээ те тийм учраас энийг сонсож байгаа эцэг их хүн мөн ах ихч дүүтэй хүмүүс те нэгийг бодож хоёрыг тунгаах буйцаа гэж бас бодож байна. Тийм, эн чинь яг л нөгөө манай номын зохиогч өөрөө хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр төрхөөсөө эхлээл ээж аав нь тамхи татдаг байсан. Тэгээд ингээд өссөн. Тэгээ нөгөө анх нөгөө тамхиг олон нийтэд газар татаж болохгүй. Дээрэс нь нөгөө second hand smoke буюу одоо цамхиг татаагүй хүний хажууд байгаа хүн хорддог гэдгийг мдээгүй байх үед тэр үед бол Америкт бол зүгээр л баг тамхиг хоошиглсэн тийм баг иддэг хэрэгэлдэг татдаг байсан үед төрсэн байна. Тэгсэн чинь нэг удаа нэг найзынхаа гэрт очисон чинь тэдний гэр маш цэвэрхэн, маш гоё үнэртэй, далаа шиг бүр юм гоё үнэртэй. Тэгэл ингээл гэр нэг л юм баг нүднээ ихсэн шиг. Тийм ингээд нөгөө маш цэвэрхэн байгаад идэг. Тэгээ гайхаад энэ хүний гэр яаж ийм гоё цэвэрхэн ийм үнэртэй байд юм болоо гэж гайхаад байсан. Тэгээ явж байгаа сургуульд орсон чинь бүр нэг найзтайгаа нэг оюутантай хамт нэг өрөөнд орголоод гэсэн чинь тэр хүн нь бүр ингээд нөгөө инкрегийг шууд өрөөнөөсөө хөөж гаргасан. Хамаг хувцастай юутэй тэг нь хөөж гаргасан. Яаж ан гэсэн чи ямар муухай үнэртэй юм бэ? Чамаас бүр юу үнэртэй байгаа юм бэ? Чи цаашаа бай. Би чамтай хамт нэг өрөөнд байж чадахгүй нэг хөө гаргасан. Тэгээд тэнчнээс юу ойлгосон бэ гэсэн чинь нөгөө тамхины үнэрэнд бүр ингээд байсаар байгаа бүр ингээд дасцсан, нэвчсэн. Тэгээд тийм тамхи татдаггүй гэрт ингээд зочлох үед, тийм хүмүүстэй байх үед өөрийгөө ингээд ямар амар хорцсон байсныгаа ухаарч байгаа байхгүй. Түүнээс бол хэрвээ тийм гоё гэрт найзахын гэрт очиж үзээгүй бол мэдхгүй. Тэгээ тэр нөгөө гэрт ингээд тамхи татгаар чи ингээд бүр саарлтчихдээ юм байна тий. Тий одоо ингээд таазан дээр нь яг ингээд гэрийнхэн тал хэсэг ерөөсөө хүний толгооноос жоохон дэшээ өнө заримдаа толгоо орох хэмжээнд ингээд саарлтаад униартаад ингээд тийм байхгүй. Ер нь утаа гэдэг чинь ерөөсөө ялгаагүй шүү дээ. Тэгэхээр би энэ дээр бас яг энэ хэсгийг уншаад миний бол нүдэнд яг харагдсан л да. Миний амьдралын тодорхой нэг хэсэг хугацаа бас яг тийм орчинд байсан. Тийм болохоор надад бол бүр айгүй нүдэнд үзэгдтэл ингээд энэ хүний дүрсэлж байгаа дүрсэлж бичиж байгаа ч гэсэн айгүй гоё ингээд нүдэн яг нэг гоё юм ч байхгүй. Зүгээр нүдэн бичсэн нь гоё. Дүрсэлж бичиж байгаа нь гоё. Дүрсэлж бичиж байгаа нь айгүй мундаг гоё дүрсэл бичсэн. Тэгээд энэ дээр бас дашин дурдан нэг зүйлийг хэлэхэд утаа бол утаа. Тэр юу багуулж байгаа нь чухал биш байхгүй. Гэтэл утаа бол утаа тэр хүний уушгинд айгүй хортой. Би бол тэрийг айгүй сайн мэднэ. Тэгээд яагаад би энийг айгүй онцолж яриад байгаа вэ гэхээр
энийг магадгүй энэ подкастыг итгэж биш хүмүүс сонсч иж болох юм. Энэ Монгол олон айлуудад энэ гэр дотроо маш их утаа тавьдаг тийм айл байдаг. Ялангуяа одоо арц хүч уугуулснараа гэрээ ариусгаж ийн гэж боддог хүмүүс зөндөө байдаг. Гэтэл яг үнэндээ тийм арц хүч уугуулдаг айлууд бас яг таазан дээр ингээд унярчдаг байхгүй юу? Арц чинь бодолдоо нэг ингээд асаагаа тавьчихсан байхад баг хэд юм бэ 20-30 минут. За хэр их овоолж тавьж байгаас нь хамаарч байгаа ш тэр чинь. Тэгээл тэр чинь ингээд тэр нэг юм ургамал шатаал тэр угаар нь яг тэнд ингээд байна гэсэн үг байхгүй юу? Яг адилхан зүйл байхгүй тий. Тэгээд энэ хүн чинь одоо энэ номын зохиолч бол тий эргээд нөгөө дотор барьнаасаа гэртээ ирээд юун дотор амьдарч ирснийга бүр ингээд ухаарад нүд нь нэгдэж байгаа. Тий. Тэр хэсэг гарч. Тэгээд ээж аав нь тэгээд тэр үед нь угаасаа одоо тамхиг тий олон нийтэд татахгүй гэдэг нөгөө хуулийн гараа хордож хүн яг нөгөө хордож хэлсэн учраас зогссон байгаа шүү дээ тий. Тэгээд яг л үүнтэй адилхан. Бид яг л ийм бохирдсон хортой дэлхийд амьдарч байгаа. Тэгээ бид нэр өөрсдөө мэдхгүй ингээ бидрийг хордуулаад ахад тэр гэрт ээж аахан хажууд ингээл хордоол тэр хүүхдүүд ингээд ерөөсөө ийм л байдаг гэсэн ойлголтыг бүр ингээд авцсан баг чинь. Тийм л байх ёстой. Ийм л байсан. Намайг төрөхөд л ийм байсан учраас. Тэгээ тийм биш маш гоё цэвэрхэн тунгалаг гэрт ороод үнэртэй гэрт орохдоо гайхдаг байсан. Яаж эдний гэр ийм байдаг юм болоо гэж гайхдаг байсан. Яг үүнтэй адилхан бидний амьдралд ч гэсэн те яг ингэж хорддог зүйлүүд байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрөөрэй. Энэ номыг уншсанаар танд нэрээ ийм байдаг штэ. Нэрээ тийм билүү гэхээр маш олон зүйлүүдийг бас бичсэн байгаа. Надад нэг санаа төрлөө. Ямар санаа төрсөн бэ гэхээр энийг сонсож байгаа энэ подкастыг сонсож байгаа сонсогчд маань сүүлийн за нэг сар юм уу сар нэг байвал 7 хоног дотор үзсэн бүх кинонуудынхаа нэрсийг ингээд чагсааж агаад тэгээд ирээ гэж нөгөө screenit.com гэдэг сайт руу ороод тэгээд тэр үзсэн кинонуудынхаа талаар энэ нөгөө мэдээллийг ингээд харчаад тэгээд зарим сонирхол татах хэсгүүдийг нь доор комент хэсгээр үлдээж бас бид нартай хуваалцаарай магадгүй энийг анзаараагүй явсан хүмүүс нь анзаарах боломж үзчихжсэн хүмүүс магадгүй энийг үзэхэ болгоч гэдэг юм уу сэрэмжлэх тийм одоо сануулга авах зорилттойгоор дээрээс нь бас бид нар үнэхээр өнгөрсөн өдрүүдэд юу үзэж харж юу сонсож юун дотор тасал болцоосон байна вэ гэдгийг олж харах боломжтой. Тийм учраас зүгээр нэг сонсоод өнгөрөх биш харин хэрэгжүүлэгчд байцгаахын тулд сонсогчдыгоо бас урайлж байна. За тэгээд энэ дээр дурдсан өөрийгөө одоо шалгаж үзэх юм хитэн асуултууд бичсэн байгаа. За би үнэхээр яг энэ сүнслэг цэвэрлэгээ надад хэрэгтэй байна уу? Гүү байна уу? Эсвэл би энэ одоо энэ хоёр хүний ярьж байгаа энэ номтой санаа нийлж үнэлэхгүй байна уу ч гэдэг юм уу те. За юу байгаа гэхээр энэ зүйл надад асуудал болдоггүй гэж та хэлж гин үү? Энэ зүйл надад одоо жишээ нь одоо энэ кино үзэхэд ч юм уу те эсвэл ямар нэгэн хараалын үг ингээд сонсоод өнгөрөхөд надад ямар ч одоо асуудал болдгоо, намайг өвтгөөдгөө, намайг хэцүү байдалд оруулдаггүй гэсэн их тийм хандлага танд байна уу? За хоёрдугаарх нь болохоор би ингэж л ямар нэг зүйлийг даван гардаг гэсэн байна те. Тэгэхээр энэ нөгөө одоо альва нэг асуудал үүсгэхэд таны байнга хийж дадал болсон, зуршил болсон хийдэг зүйл маш ихээр кино үзэх ч юм уу, тэ стрессцсэн үедээ ч юм уу тэр нөгөө эморх гэж ярьдаг ч тэ эморхдоо одоо гэдэг ихээр хоол идэх эсвэл зөвхөн марууч нь л идээд байх гэдэг ч юм уу те. Тийм зүйлийн тухай асууж байна. Та өөрөөсөө асуугаарай тий. Ямарваа нэгэн зүйл та ингээд тайвшрал болгоод ашиглаад байна уу? Надад энэ чинь хор биш харин ч намайг тайвшруулад байгаа учраас би нэг хийж байгаа байхгүй юу гэж хандж гин үү гэж байгаа тий. За тэгээд мөн би одоо тий бусад хүмүүс шиг муудчихаагүй байна. Эсвэл би дортчихаагүй байна. За би тэр хүн шиг би бүрстэ баг хүн алж хүрээ таасан биш гэсэн тийм бодол тань тэгддэг үү? Одоо ямар нэгэн байдал одоо жишээ нь тамхи татлаа гэж бодоход тий.
За би ямар хар тамхи татаад онцчод байгаа биш. Тэгээ хаяал стрессээ тайлбар. Хаяал би ингэдэг шүү дээ. Ямар өдөр болгон байгуулаад ямар яндан шиг сууж байгаа биш гэдэг юм уу тий. За дараагийнх нь болохоор энэ айгу инээдтэй хэсэг. Би хүссэн үедээ болж чадна гэсэн бодол. Хүмүүст Энэ бол бүр яг тэгдэг. Би за тэгж болчихно. Би баг өөрийнхөө хэмжээг би өөрийгөө мэдчихээн гэсэн яг тийм бодлоо. Тийм. Хүмүүстэй за тэгж аал зарим нэг бас нэг хүнээс сонсч ирсэн юм байна. За би яг ингээд нэг хүнтэй суухаараад байх юмнаас гарна. Яг тийм. Хүнтэй суугаагүй одоо ганцаар явж байгаа юм чинь татаал явчлаа. Би хэнийг ч хордуулаагүй өөрөө л гарцж байгаа баг л тээ гэж боддیں۔ Яг өөртөө л нэг тийм тэнгуутаа чадна тий. Тийм ингээд хизээ чадна гэдгээ тодорхойлцсон хүмүүс тий. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор би ийм л хүн гэж одоо үздэг өөрийгөө хардаг. Энэ дээр нөгөө нэг үг байдаг шүү дээ тий. Айгу хүмүүс айгу хэрэгэлдэг. Угаасаа л гэдэг үг тий. Би угаасаа л ийм. Тийм. Би угаасаа ийм шулуун шудраг хилдэг ярьдаг хүмүүс гэдэг юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг. Би ингээл төрсөн. Одоо намайг би өөрчлөгдөх боломжгүй гэж хардаг. За, эдгээр асуултуудыг та өөрөөсөө асуугаад би ингэж гин үү? Би яг энэ подкастыг энэ номыг уншаад ингэж өөртөө хэлж гин үгүй юу гэдгээ та бодоод дахин нэг үзээрэй. Тэгэхэд магадгүй ингэж хэлжээвэл юу гэж танд одоо тий та өөртөө анхаарал цаг басан байх шүү. Та сүнсэндээ цэвэрлэгээ хийх цаг басан байх шүү. Нэлийн бохирдсон байж болзошгүй байх шүү. Тийм учраас Бурхны үгээр болон залбирлаар тийм ээ өөрийнхөө тэр сүнсийг цэвэрлээрээ ариун сүнснээс тусламжийг хүсээрэй, гуйгаарай гэж одоо нөхөрсөг зөвлөх байна. Тэгээд ном дээр бас өшөө гой сонирхолтой нөгөө toxic emotion-уудын талаар бас ярьсан байгаа. Биднэрт байдаг одоо нөгөө хортой одоо тэр үнсээ бид гаргаж хож түнхөх хэрэгцээтэй одоо айдас үүдэг, уур уцаар үүдэг тий хий нэг буруутгах хатааж өдөө гэх мэт. Тэгээд бас мөн toxic influences буюу одоо тэр хорт нөлөөллүүдийн талаар бас дурдсан байгаа. Одоо жишээ нь хортой найз нөхөд тий Альваа нөлөөлөд байна шүү дээ хүн нөхөр муу зуршлыг эвддэг гэдэг шиг тий их тийм одоо сашинлаг одоо бас итгэгч хүмүүс сүм цуглаанууд хүртэл байдаг. Тэгээ маш чухал сэдвүүдийн хүнсэн байгаа. Тэгэхээр номын хувьд бол монгол хэл дээр бол орчуулагдаагүй байгаа ах. Тий орчуулагдсан гэж лав сонсоогүй. Тэгээд ямар ч байсан та англи хэл дээр олж уншаад эдгээр одоо энэ чухал зөвлөгөөнүүдийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд ямар ч байсан эргээгээд бас би түрүүн бас гинт бодчихлаа. Хермоны шүүдэр нэвтрүүлгийн хамт олонд маш их баярлалаа. Дээрээс нь бас сонсогчдоо маш их баярлалаа. Бид хоёрыг эргээгээд подкаста хийх тэр урам зориг хүчийг та бүхнээс ингээд аваад та бүхний тэр гайхалтай зүрх сэтгэлээр дамжуулаад бурхан бас ийм гайхалтай ажлыг хийж байгаад бид хоёр бас их талархалтай байна. Тийм тэгээ бид хоёрын амьдрал ч гэсэн бас нөгөө ажил нь бас яг жигдрээд эхэлж байгаа. Тэгэхээр бас хичээгээд цаг зав зохицуулаад гоё үргэлжлүүлээд номуудаа хуваараа ингээд гоё янзлаад тэгээд ерөнхийдөө тогтмол хуваарийн цагийн хуваартай олцсон болохоор бас цаашдаа бас олон подкастууд хийж та бүхэнд хүргэний сайн мэдээнүүдийг хүргэх болно. Тэгээд бидэнтэй үргэлж хамт байгаарай. Тэглэгээ хаа. Бас бусдад шеэрлэгээ бити мартаарай. Тий. Мөн subscribe дарж биднийг захиалаарай. Тэгээд шинэ дугаарууд гарах үед танд YouTube дээр ингээд сануулга ирнэ. Тийм ээ. Мөн санал хүсэлт альва одоо санал хүсэлт тийм ээ байх юм бол янз бүрийн зөвлөмжүүд бас байвал бидэнтэй холбогдож болно, комент бичиж болно.
тийм байгаа. Тэгээд энэ хүртэл бид хоёрыг сонсож хамт байсан бүх сонсогчдоо баярлаа. маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл төр баяртай.